12 сарын 25-нд метро явдггүй. Хүнсний дэлгүүрний тухай ярина. Англид ирээл Лондонд ирээл уцаа алдчихж байгаа шүү дээ. Ерөнхийдөө сарда зардал хэд болж байна. Бясаа байх магадлал байдаг. Байртай холбоотой жижигхэн типнүүд үгүй гэж бодлоо. За сайн байна уу? За сайн уу. Өнөөдөр бичлэгээр юу яа гэж бодлоо. Юм ярих гэж бодлоо. Яг одоо жишээлх юм бол ирэх гээд магадгүй яг ингээ виз гарсан байгаа. Ой ямар гоё баяр хүргэе. Тэгээ одоо тэгээ магадгүй билетээ авцсан тэгээ ингээ юм бэлдэж байгаа. Тэгсэн мөртлөөсөө одоо яг юу хүлээж байгааг жоохон мэдэхгүй байгаа ч юм уу те. Тэгээд хүүшээ би сар штэ. Тиймэрхүү хүмүүс тэгсэн ингээд тийм айгу жижигэн типснүү заяа. Яг ингээд Ойлгомжтой. Сонсохоор хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг ойлгомжтой ч юм шиг зарим хүн сонсоод за ойлгомжтой штэ энэ төр гэж магадгүй. Гэхдээ бас сонсчвол энийг нэрээ мэдчихсэн бол тээ гэж бас бодож магадгүй тиймэрхүү жижигэн юмнуудыг цуглуулад нэг яаш яатсан байгаа. Тэгээд ярих гэж бодож байна. Гиснээс Өнөөдөр Крисмас өдрөө Англид 12 сарын 25-нд метро явдггүй. Union worker-ууд нь дээрээс ажиллахгүй гэж үйлдвэрчний эвлэл нь хэрэлцээр хагаад 25-нд метро болгоод болиулаа. Тэгээ одоо ингээд тэрний үргэлжлээд байгаа юм байна лээ. Тэ ер нь 12 сарын 25-нд угаасаа бүх юм амардаг. Дэлгүүр юмнууд ч гэсэндээ ихэнх нь хаалттай. Тийм болохоор 25-нд амьдралаа яг жоохон төлөвлөх хэрэгтэй. Хүнсээ авцсан ч юм уу те. Тэгэд нэг ийм юу болж исэн юм аа. Нэг найз өөр хотод сурдаг үл юу лээ. За ямар ч байсан нэг өөр хотод сурдаг нэг оюутан заяа. 25-нд амрах юм байна. Ирж Лондон үзье гэж бодоод ирээд тэгээд 25-нд Лондон үзэхээ явсан чинь нөгөө юмнууд нь ажиллахгүй. Тэгээ баахан алхаад их ядарсан гэсэн. Тэгэхээр амьдралаа 25-нд зориулж юу нь бол төлөвлөх хэрэгтэй шүү. 25-нд бол жилдээ нэг өдөр Лондонд юу бүх юм намзах хэрэгтэй. 24-ний оройноос тэгээд 26-ны өглөө хүртэл. 25-ндаа бол юу н огт юм ажиллахгүй. Тийм өдөр байгаа. Ингээл халтрын дэлгүүр мэлгүүр гэсэн нэг жижиг шажиг юмнууд л ажиллана гэхээс ер нь бол юу ч ажиллахгүй гэж ойлгож байна доо. Тийм за. За тэгээд юу яа гэж бодлоо. Ерөнхийдөө ихэнхдээ Монголоос олвол хүмүүс оюутны визээр ихэнх нь ирж авах гэж бодож байна. Тэгээд оюутны виз дээр зарим хүмүүс бас мэдгүй байх шиг байлээ. Өмнө нь бол нөгөө dependent гэр бүлийнхнийгаа авчирч болдог гэсэн бол 24 оны 1 сараас авахуулаад dependent бол авчирч болохоо болцсон. Тэгэхээр гэр бүлтэй оюутнууд бол ганцаараа л ирэх болсон байгаа харамсалтай. Гэхдээ докторийн оюутнууд бол гэр бүлээ авчирч болохоор тийм тогтоомж гараад ер нь бол одоо жил гарсан болчихлоо шүү дээ. Тийм байгаа. Тэгээд бусад визний талаар гэх юм бол төгссөн оюутнууд graduate visa гэж авдаг гэдэг өмнө бас ярьсан. Тэр нь төгсөөд 2 жил 24 сар 18 болчих. 18 арай болгоогүй байгаа. Болгоо шүү. За тийм 18 сар болгож магадгүй гэж яригдж байгаа. Тэр нь болохоор төгсөөд 18 сар ямар ч ажил хийгээд амьдрах боломжтой тийм graduate visa гэж байгаа. Тэгээ үргэлжлүүлээд хэрвээ сонгохыг хүсэх юм бол мэдээж skilled worker визээр үргэлжлээд байх боломжтой. Тэр нь ажлын газраас спонсорлсон виз байна. Тэр 18 сар 2 жил мэлчин бас өөрхөн мөнгөө. Тэр мөнгө нь жоохоо. Тий, визний мөнгөө, аппликейшны мөнгө зүг гээд байдаг. Тэгээд би бас нэг одоо хоёулыг мэдгүй өөр ямар виз төлөвлөл байдаг гэж харж үзсэн чинь innovator visa гэж бас байдаг юм байна. Тэр нь яг юм гэсэн чинь хөрөнгө оруулагч виз бол биш. Хөрөнгө оруулагч виз бол биш. Бизнесийн виз гэх юм уу? Аюу тийм innovative, шинэлэг санаатай, энд ирж бизнес хийх хүсэлтэй тийм хүмүүс бизнесийнхаа санааг гаргаад тэрийгэ үнэлдэг газраар нь үнэлүүлээд тэгээ англи хэлний мэдлэгтэй энэ төр авах шаардлагатай. Тэгээд ер нь бол хамгийн багадаа нэг 50,000 паундын өөрөөсөө хөрөнгө оруулалт хийхээр тийм бизнесийн санаа окей гэх юм бол тийм визний юу бас байт юм байна. Энд гэхдээ сүүлд гарах шиг болсон. Тэгээ ер нь бол англи чинь юу иммиграшныхаа хуулийг ингээл айгүйхоо өөрчлөл цаг үедээ тохируулаад өөрчлөл яваад байгаа. Тэгээ одоо бас нэг яригдж байгаа юм гэх юм бол skilled worker-оор ажиллаж байгаа хүмүүсийн аяалаар хандах жилийг нь 5-аас 10 болгох гээд яригдж байгаа. Аяалаар нь. За тийм аяалаар нь гэж юу вэ гэхээр indefinite leave to remain буюу
байнгын оршин суух ирэх гэсэн үг. Жин болохоор юу яг энэ улсын иргэн болж байгаа бол биш, пассвортыг авахгүй. Гэхдээ яг чөлөөтэй одоо амьдрах эрхэл гэсэн үг шүү дээ. Тэгтээ дахиж ингээ визээ сонгуулаад виз дуусгаад байна гэсэн тийм зовлон бол байхгүй. Зүгээр яг байнгын оршин суух эрхээ гэсэн үг. Тэгэхээр skilled worker-оор 5 жил Англид амьдарсан хүн аюулаар хандах эрх нэгддэг гэсэн бол одоо тэрийг 10 жил болох гээд ярьж байгаа. Европод яадаг гэсэн бэлээ. Одоо чинь Монгол, Пол одоо юу гэдэг Eastern Европод энд аяалаар аваад Английн тэгүнгуудаа ингээд тэтгэмж авчдаг гэсэн ажил олдохгүй байна. Ингээд энэ тэгээд байрны тэтгэмж, баахан тэтгэмж авангуудаа нутагтаа амьдарчдаг. Үгүй бол тэгээд ер нь энэ ингээд тэтгэмжийн амар гайгүй байсан юм шиг лээ. Тэгээд тэднээс болоод аяалаарыг чангалаад тэтгэмж авч авсан бол иргэн болохыг 10 жил мэл болгоод ер нь хойшлоод тэгцүүлэлт болгоод байгаа юм л шүү дээ. Тэгэл ерөнхийдөө чангалаалаа. Тэгээд аяалаартай нэг хандсан хүн бол аяалаараа хэцүү үг. Аяалаараа дор хаяж 1 жил болсны дараа иргэнд хандах эрх нь нэгддэг. За нэг ерөнхийдөө маш товчхон иймэрхүү юу байна. За цалингийн хэлсэн үү те? Төгссөн бол цалин хэдтэй цалин авч иж байгаа юм. Тийм skilled worker гэдэг байгаа шүү дээ. Тэрний бас сая журмыг шинжилээд өөрчлөөд хамгийн багадаа жилдээ 41,700 паундын цалин авдаг бэжэж тухайн хүн одоо ажлын визээр одоо сунгаад байх хэрэгтэй гэдэг байсан. Өмнө нь болохоор анх хинчээ эхэлж байхдаа 4-5 жилийн өмнө 27,000 байсан хгүй юу. Тэгээ одоо 41,700 болсон амар нэгсэн байна тийм. Гэхдээ нэг авартай амин гэх юм бол одоо дөнгөж бакалавра төгссөн оюутан ч юм уу те шууд 40 эдэн мянган цалин жилийн тийм цалин авах гэдэг чинь ерөнхийдөө хэцүү байхгүй юу. Тэгэхээр 26 наснаас доошоо хүн байх юм бол нэг цалингийнхаа 70% авдаг ч юм уу. Эсвэл тийм юу байгаа. Өөр тодорхой мэрэгчлүүд байгаа. Биологи лабораторид ажилладаг. Тэнгүүтээ айгүй их нөгөө нэг IT-ийн хүмүүс ч юм уу. Тиймэрхүү тодорхой тийм юун дээр нь байдгийн. Засгийн газрын сайтн дээр нь ийм мэрэгчлүүд shortage list гэдэг байдгийн. Тэр листэнд байгаа мэрэгчлүүд эсвэл залуухан 26 наснаас доош амьдрах юм бол нэг ойролцоогоор 33-34 мянган паунд ч юм уу. Тиймэрхүү жилийн цалинтай байх юм бол бас болно гэсэн заалтууд байдаг. Тэгээд ер нь одоо иймэрхүү иммиграшны мэдээлэл чинь айгүй хурдан ерөнхийдөө доорож 2-3 жилдээ шинжлэгдэх магадaltaй учраас 5 жилийн өмнө ирээд амьдарсан хүнээс наана яаж очсон юм бэ? Яаж үлдсэн юм бэ гэж асуух юм бол хуучирсан мэдээлэл байх айгүй магадaltaй учраас өөрсдөө айгүй сайн судалгаа хийгээд хэлтэй болвол тэр Google ChatGPT-гээс асуугаад өөрчлөлтийг нь сайн харж байхгүй бол тэр 5 жилийн өмнө ирсэн хүн чинь одоо юу болж байгааг мэдэхгүй явах магадaltaй шүү. Тийм 5 жилийн өмнө нөгөө эндхийн иргэн найзтайгаа хүнтэй сууж иргэн болсон хүнээс яаж оюутнаар яадаг юм бэ гэдэг нь бас хэцүү шүү дээ. Тийм мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор за тэгээд виз маань гараад Англид ирчихсэн. За Англид ирэхээр боллоо. За ирсэн. За тэгээ эхний одоо нэг 7 хоног ч юм уу те яах вэ гингүүт мэдээж хүн байранд орох хэрэгтэй. Гэхдээ энэ байрыг бол одоохондоо энэ төр зүр ингээд орхичих заяа. Дараа нь нэг арай дэлгэрэнгүй яриг бодчих. Өөрөө олч байна гэж. Яаж байр болтгий юм мэдчээрээ. Тэгээ юу гэж хамгийн түрүүнд мэдээж банка нэнэ ойлгомжтой. За ямар банк нэх вэ? Харин ямар банк нэх вэ? Эхний ээлжинд бол зүгээр онлайн банк нэчгээ. Надад онлайн банк нэгдэх юм уу? Онлайн банк бол нэгтгэж. Тэр нь ерөнхийдөө Monzo айгуу дайг. Revolut өөр юу ч гэдэг лээ. Тэгээд энэдээс ер нь нэг бүгд адилхан дөө онлайн банкнууд. Тийм ямар ч тийм яг physical нэг салбар байхгүй. Нөө монголоор юу банк тэгэлөө нэг салбаргүй нэг банк байгаад байсан чинь монголч айлн лээ. Тэгээд ямар ч хэсэн тийм салбар байхгүй дандаа онлайнаар яадаг. Эхний ээлжинд тийм банк нийцэн байхад бол олно. Тэгээ явандаа байр мээрээ яг олоод тодорхой хаягтай малтай болчих юм бол яг traditional high street bank гэж ярьдгийн Barclays ч юм уу HSBC ч юм уу тиймэрхүү банка явандаа нийцэхэд бол болно. За тэгээд мэдээж утасны дугаар авна. Хоёр банкны ялгаатай заяа. Одоо тэгвэл high street банк чинь энэ хоёр банк хоёулаа байж ивэл өөр нэг айтайхан. Нэг банк нь болохоор яадаг вэ гэхээр
нөгөө иши дэше аялж явах үгүй бол нөгөө нэг фичер нэрэ айтайхан байт юм аа. Онлайн банкнууд ээ. Гэтэ даан онлайн банк ашиглаад ахаар одоо чинь адгийн наацхан чинь 200 паундны депозит хийнгууд нөгөө нэг HSBC Barclays нар руу чинь яг шууд ингээд орчдөг аахгүй ATM дээр шууд орчдөг. Тэнгуут энэ онлайн банкнууд чинь 2 өдөр хүлээлгэж мүлээлгэж ордог юм билээ. Тэгээд онлайн банк руу ч нөгөө юу яаж болтгоо кэшаар их мөнгө зүүн хийж болт. Лимит нь амар бага байт юм. Өдрийн лимит нь ч юм уу би сүүлдээ трансфер хийх шилжүүлэх хийх лимит нь бас бага байгаа. Сүүлд 3 сарын турш 1000 паундын депозит лимит ч үлээ нэг тийм юм байдаг байсан. Тийм. Тэгээд гэхдээ өөр оронд явж хахад юу шимтгэл авдаггүй. Карта өөр оронд зураад явхад ялангуяа Европт шимтгэл авдаггүй. Тэгээд юугийн ашаа айгуу атахан бодоод идэв. Тийм болохоор аль банкнд байж байвал зүгээрээ. За дараа нь утасны дугаар авахаа гэж би бичсэн байна. 2 янз байгаа заяа бас. Нэг нь болохоор одоо бас нөгөө юу Virgin ч юм уу, Vodafone ч юм уу ингээд том утасны операторуудтай дугаар авч болно. Гэхдээ тэд нар дандаа багада 2 жилийн гэрээ эхлээд хийдэг байхгүй юу. Тэгэхээр яг тэр гэрээнийхээ туршид тэр ингээд провайдераас салихгүйгээр ингээд явах хэрэгтэй гэсэн үг. SIM only нь байгаа шүү дээ. Гайгүй хаа. SIM only чинь тэднийх чинь бас SIM only үнэтэй яагаад гэдэг. Гэхдээ ер нь бол доор хаяж жилийн гэрээ хийгээд идэв юм аа. Тэгэхээр гэрээ хийчихэр гэрээндээ баригдаад ингээд дараа нь энэ айтайхан байсан биш. Тэгэхээр сольж болтгүй. Тэрний оронд одоо нөгөө нэг сараар нь төлөө явдаг. Тэр нь бол хизэж зогсоочж болно. Тэр нь ингээ ямар ч cancel хийсний одоо төлбөр авахгүй. Би анх gift cafe ашигладаг гэсэн баггүй юу? Тэгээ би сарын 20 паунд төлдөг заяа. Тэгээ сарын 80 жилөө ингээ 100 гигабайттай. Тэгээ ерөнхийдөө гигабайт нь бол айгүй дайггүй заяа. Дата нь дуусахгүй. Гэхдээ дараа нь би юу яасан чинь Voxy гээд өөр сүлжээ харсан чинь тэрнийх нь өмнө нь 15 паунд. Би одоо 15 паундын ашигладаг Voxy-гийн. Тэгээ дээрэс нь Voxy яадаг гэсэн чинь Instagram, Facebook, Snapchat гэдэг ингээд хит хитэн яг social app-нууд шүү дээ. Тэднэр лөө орохоор дата ундаггүй. Тэгээ ихс болохоор би Voxy-гийн сарын 10 паундных нь аваад өгсөн. Тэгээ энийг зүгээр хизэж ингээд cancelдаа зогсчихсан болно. Надад бол тэр нь зүгээр санагдсан. Voxy чинь тэгээ өөрөө юуны Vodafone юу дагалдаг ч гэх юм уу? Тийм байна. За тэгээд за банкаа онгойлгох чинь утастай олчихно. Банк утастай олсныхан дараа хамгийн төрүүлж хийх ёстой юм. National Insurance-аараа ажиллах эрхтэй л юм чинь National Insurance-аа гал онлайнаар apply хийгээд аваарай. Тэгсэн байхад ажил интернет apply хийхдээ би apply хийсэн байгаа миний National Insurance хүлээгдэж байгаа гэж хэлчихэд ажилд авчдаг шүү. Чүүд ажиллаад эхэлчихсэн. Нэгжээчний 7-10 хоногийн дараа ирчихнэ. National Insurance авахгүй бол ажил дорч чадахгүй шүү. Тэгээ ирэхээс өмнө UK Монгол зар дээр орцсон дээр. Тэгээд UK Монгол зар дээр UK Монгол зар гэдэг. Тий. Тэнд бол ер нь ингээд яа тийм бэ гэдээ асуухад бол хүмүүс хариулт өгчдөг. Зарууд мэдээллүүд тэн дотор бол явж байгаа. За тэгээд за ингээ байрандаа орсон, банк онгойлгосон, утас авсан. Тэгээ юу яах хэрэгтэй шүү. GP гэдэг юмд бүртгүүлэх хэрэгтэй шүү. Хороо. Тэгээ манайхаар бол өрхийн имлэг бүртгүүлээд за тэгтээ миний зөвлөхөр бол ревюгийн хараарай. Зарим GP үнэхээр муу байдаг. Энд чинь бол нэг юм мэддэггүй. Нэг тийм ингээд юу байдаг хойрох ч гэдэг юм уу team GPS байдаг. Манай найзууд дээр тулгарч ирсэн чивэл манай хэд чинь ингээд хаяга өгөхгүй шүү гэд Монгол айлууд ч хаяга өгөхгүй гэдэг юм л шүү дээ. Тэр хэд яаж GP дээр бүтгүүлдэг вэ? Мэдхгүй. Хаяга өгөхгүй шүү гэдэг нөгөө нэг байран дээрээ хаяга өгөхгүй байлгаад идэв юм л шүү дээ. Тэрийг одоо тэгээд байна гэвэл яах юм? Тэр байртайгаа уучрал болох юм. Мэдхгүй. Тэстэ мэдхгүй асуудал энэ. Гэхдээ угсаа одоо өвдлөө барьлаа ханаа төрлөө юм хэрэгтэй боллоо халуурлаа энэ төр гэхэд ч одоо тэгээ GP дээр очиод ядчил имэ бичүүлээд авчдаг байхгүй болвол болохгүй шүү дээ. Тэгтээ тэргүй GP ч үнэгүй ч гэжтэй юунаас National Insurance чинь нийгмийн даатгалаасаа авч л байгаа л та. Тэгэхээр GP дээр бүртгүүлээрэй гэж бол зөвлөнө. За тэгээд оюутнуудын хувьд бол
Uni Days, Student Beans гэдэг аппликейшнуд байгаа. Угаасаа сургууль дээр чинь induction гэдээ орохоор хилээд өгнө үү. Тэгээ тэр аппликейшнуудыг сайн ашиглаарай. Бүх газар ерөнхийдөө 10% дандаа хямдрал байдаг те. Манай дээр 20. Тийм гой дийлнүүд Starbucks-та 20% хямдралтай байна. Тэгээ оюутан байхад бол хямдралтай сайхан жаргалтай байдаг шүү. Тэгээ бас нэг мэдгүй би ягаад ч юм хэлээ гэж утсан Too Good To Go гэдэг аппликейшн байдаг шүү. Яадаг лээ. Нөө ингээд ойр авийн гадруудын одоо чинь манайх ингээд өнөөдөр хугацаанд тусч байгаа хоолойгоо шүү дээ. Тэрийг хайж байхын хооронд 11 паунд, 12 паундын үнэтэй сэндвичнүүдийг 3 паундаар зарчдаг. 369-оор. Тэнгууд одоо өөр газрууд бас яг тэрнтэй адилхан 10 гаруй паунд ямиг. £10 үнэтэй ямиг тэгээд ер нь хямдруулж авдаг. Тэгээд ер нь оройхондоо ер нь бол хямдхан хоол олж иднэ л гэсэн үг. Тий. Тэгээ айгүй бол яг аппликейшнаараа харж байгаа бол миний ойр хавьд To Go барагдж байгаа газар хаана байна гэл кейк мэйк юм уу байгаа. За тэгээ цаашаа үргэлжлүүлээд нөгөө байртай холбоотой жижигхэн типнүүд өгье гэж бодлоо. Ерөнхийдөө яг жилийн өмнө бол бид хоёр шинэ байранд орох гээд хайж байхдаа байрны тухай бичлэг бас хийцэн байгаа. Тэгэхээр тэрийг бас очиод үзвэл тус болохох гэж бодож байна. Яг байр хайж юу тэр бичлэгийг үзчихвэл арай дэлгэрэнгүй байгаа. Тийм. Тэгээ энд бол арай тийм жижигхэн типнүүд өгөх гэж байгаа. За ямар аппликейшнээс байр хайх вэ? Zoopla. Тийм, Zoopla гэж байгаа. OpenRent. Rightmove гэж байгаа. Rightmove. Spare Room гэж байгаа. Тиймэрхүү юмнууд байгаа. Нэгт хоёрт UK-ийн Монгол зар дээрээ бас Монгол айлууд өрөөнүүдийг хөсөлүүлдэг. Тэндээс бас одоо түрээслэх өрөө өдр байгаа юу гэж бичиж бас хайж болно. За тэр ч гэсэн утгагүй хүн аав шүү. Зунаас хүн аав шүү. Дараа жилээс хүн аав шүү. За тэгээд аль болох basement битгий ороорой гэж зөвлөмөр байна. Нэг дахь руу? Үгүй basement газар доорх одоо нэг газар доорх нэгдүгээр давхар. Тийш аль болох битгий аваарай гэж зөвлөмөр байна. Яг гэх юм бол нэгт нагарны гэрэл айгу баг тусна. Тэгээд энд чинь чихтэй байдаг болохоор айгу юу яадаг. Тэгээд нэг давхар ч гэсэн ер нь бол basement нэг давхар ер нь бол жоохон зайлсхийх хэрэгтэй. Яг гэх юм бол энд айгу хөгц мөгөнцөр хан дээр ингээ айгүйх мөнгөнцөртэй чихтэй болохоор хан маань ингээд явчихдаг байхгүй юу харалцдаг. Тэгээ дээрэс нь юу яадаг айлууд бүр ингээ чихтэй болохоор агаарны чих сордог юунууд машинууд байдаг шүү дээ. Тэн дээр ингээ чих ингээ соруулж моруулаад байж идэг. Тэгээд дээрэс нь одоо хувцс хатдаггүй энийг зовлон байгаа гэсэн үг л. Би банк чихтэй байгаа юм амьдрах юмрлалыг авчихсан. Тэгээд үгүй бол зүгээр байнгын парасаагаад байдаг. Тэгээд ингээд агарын солилцоо сайн оруулаад нар марнд явах гээд жоохон тэгээд юм бэл. Тийм. Тэгэхээр ер нь бол 2 болон түүнээс дээш давхар руу байх юм бол арай нар мар ордог арай. Гэж бит хоёрын л зөвлөгөө. Бид хоёрт тэгж санаж. Тэгэхээр зарим хүмүүс бол үгүй бол картантай мартантай гоё штэ энэ гэл их л ах л та. Тийм. Нэг давхар ч юм уу basement бол гадаанаа гоё backyardтай зундаа ингэж гоё барбекю энэ хийж иддэг ч юм уу. Тиймэрхүү ямиг илүүд үздэг хүн бас байж болно шүү дээ, тий. Гэхдээ garden mart-тайхан бол бас үнэг мөнэг ороод ирчдэг шүү. За тийм байна. Тэгээд би бас хуучин байр майрнд хэрвээ орж байгаа бол энэ чинь айгүй дээр үед баригдсан хуучин байрнууд засар хэвтэйг өмнөдөгөө байрнууд бас байгаа шүү дээ. Тэднэрт бас тавилга мавилганы ингээд хуучин модон зодон байх юм бол бисаа байх магадлал байдгаа. Тэгэхээр орж таарах юм бол болж өгөх нөгөө бисааны цацлах ч юм уу те матрасны доор бисааны одоо тавьдаг юм байдаг шүү дээ. Тиймэрхүү юм тавьж нэг хэдэн цаг ч юм уу нэг өдөржингөө байлгачвал ер нь илүүдэхгүй шүү. За тэгээд энд чинь нөгөө юугаа давхраа өөрөөр нэрлэдэг. Давхраа нүдний юу? Одоо юу гэж эхэлж байгаа штэ. Ground floor, first floor, second floor гэж явж байгаа. Тэгэхээр газрын давхар 1-р давхар 2-р давхар. Тий. Газрын тэр ground floor гэдэг нь монголоор 1 давхар, first floor гэдэг нь монголоор 2 давхар, тэгээ second floor нь 3 давхар гэд ингээд. Тэгээ чи 1-р давхар нь 2-р давхар гэж хэлээд байгаа юм уу? Тий. Үгүй. Тий. Яа, би ч солгоор байлаа. Ground floor гэвэл 1-р давхар заяа. First floor гэвэл 2-р давхар. Тий. Тэгэхээр чин монголоор болохоор 1-р давхар, 1 давхар, 2 давхар гэдэг нь 1 давхар үстэй. Тэгэхээр Монголын чи эсрэг найз шүү дээ.
энд нэг давхар гээл хоёр давхар гэж татчих эсрэг ярьдаг юм. Аха. За тийм. За тийм ялгаатай нэрлдэг шүү. Нэгт тийм ялгаа. Хоёрт өрөөний тоо гэх юм уу? Анх битээрээс мэдтгүү байсан. One bedroom гэх юм бол тэр чинь монголоор бол 2 өрөө байр. Two bedroom гэх юм бол монголоор бол 3 өрөө байр. 2 bedroom буюу 2 унтлагын өрөөтэй, нэмэх нь том өрөөтэй, living roomтэй. Тэгээд ингээд галтгоотой гэдэг ингэж явах хэрэгтэй шүү. Ядаргаат. Хоёр давхараа нэг давхараа нэг давхараа хоёр давхараа гээл нэг өрөөгөө хоёр өрөө гээл хоёр өрөөгөө гурван өрөөгөө хоёр өрөө гээл. Тэгээд single room гэдэг чинь бол яг нэг хүн онцдог жижиг өрөө багтахаар өрөө нэг ширхэг оюутан бол орно гэдэг. Double room гэх юм бол хоёр хүний унтдагоор багтаад хос орж болно. Тийм байр хайж захтаа бас юуг анхаарах вэ гэхээр төвийн шугамдаа халалтанда холбогдсон уу гэдгийг сайн анзаарч явах хэрэгтэй. Үгүй ш тудлаа байдаг. Юу ямар яриад байна. Зүгээр бойлоор энэ л ярьж бодлоо. Энд төвийн шугамдаа Монголтой адилхан холбогдоогүй. Бүх айлууд нь өөрсдөө хүд дуусаараа холбогдсон. Тэгээд хүд дуусаа өөрсдөө халаах байхгүй юу? Халаагуур нь болохоор бойлоор нь одоо чинь энэний зургийг оруулчих заяа. Одоо тэгвэл зарим нь ингээд нэг юм 200 литрийн 100 литрийн ингээд нэг юм бойлортай тэрийг халааж агаад тэр халаасаа усаа ашигладаг байхгүй юу? Энэ болохоор амар дээврийн арга. Одоо тэгээд хөвчлэн айлууд нь болохоор нэг тийм нэг юм энэний зургийг оруулчих заяа. Тэгэнгუთ энэ талаараа оронгууд нөгөө монгол шиг шууд халуусна гоцчтой. Тийм тэр бойлерын сайн анзаарч орохгүй бол заримдаа нөгөө усанд орох гэж бойлераа хасаагаад усаа халаагаад хүлээгээд усанд орж идэл нөгөө халаас усан дуусаад хүүтэн ус гарч мараад тийм цутруу юм болоод идэх байхгүй. Тэгэхээр ямар бойлертой вэ гэдгийг хараарай. Миний түрүүний ярьсан төвийн шугамыг мартнаа. За тэгээд аль болох underground-тай ойрхон байр авах юм бол илүү давгүй. Яг гэх юм бол underground чинь 2-оос ер нь бол 3-5 минутын зайтай ойр ойрхон ирж идэг болохоор айгүй амар. За тэгээд энээсээ улбалаад үргэлжлүүлээд трейнерийнхэн ялгааг бас хэлчихье гэж бодлоо. Underground буюу tube гэж нэрлэдэг нь болохоор яг газар доогоор явдаг метрогоо хэлдэг. Энэ болохоор яг хотын төвөөр явдаг. Central London-гоор яг ингээ явчихна. Overground гэж бас байгаа. Overground нь газар дээгүүр явдаг. Ерөнхийдөө одоо нөгөө suburb гэж ярьдаг штеп. Лондонгоо дагсан одоо ингээ жижигэн дүүргүүд ч юм уу. Манайхаар бол налах ч юм уу, ярамх ч юм уу. Яг хот нь биш гэхдээ ингээ хотод дагсан. Тэднэрlогоо бол ихэнхдээ overground нь явдаг. Тэгээд National Rail гэж байгаа. National Rail нь болохоор хот хоорондоо ингээ холбосон National Rail байгаа. За тэгээд мэдээж автобус байгаа. Автобус бол хямдхан боловчиг төгжрлийн үеэр бол хэцүү удаан төгжирдэг тийм байгаа. Тэгээд байрны үн чинь бүх юм шийдэж өгч чинь дөө. Тийм тэгээд эрэлт нийлүүлэлт дээр. Тий хаана байр авснасаа шалтгаалаад overground юм уу underground-тай ойрхон байхад бол overground бол газар дээгүүр ирдэг нь бол ихэнхдээ нэг 10-аас 15 минутанда нэг ирдэг ч юм уу тиймэрхүү. Travel discount гэх юм бол мэдээж оюутны Oyster card аваад 30% хөнгөлөлтөд явна. 17 насны хүртэл хүүхдүүд бол хүүхдийн zip Oyster card гэж үүдгийг. Тэр нь бол хайцсан чи 99 пенс байгаа. Гэтэ 7 наснаас доош хүүхд бол хаач юунд ч бол үнгүй явнаа. 7-аас 17 насны хүүхдэд бол хүүхдийн тийм Oyster card авч өгөөд хямдхан төлөө авчин. Би ачмаар юм билээ шүү дээ нэрээ. Жижиг болон ч энд ирээд Oyster авч жагаад хямдхан яваад шүү нэрээ. Энэ сар байхдаа. Тийм. Тэг ер нь жуулчих байгаа хүмүүс аялах гэж ирэх гэж байгаа хүмүүс ч гэсэн ер нь нэг сар мар байгаад ер нь ийшээ тийшээ явахаар бол хүүхдийн хямдхан аваад явчвал амар хямдхан юм байлээ. Тэгэхгүй бол одоо бид нар чинь өдөрт ингээд явангууд ер нь өдөртөө 12 паунд нэг удаа суухад 370. Тэгээд одоо жишээ нэг газар л очичоод ирлээ гэхэд өдөртөө 7 паунд гингууд жуулчилж байгаа хүмүүс ч өдөр болгон байнга явж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр хүүхдтэй ядаж хүүхдийн хямдхан юм байв. Хүүхдийн сараар нь төлөөд ч юм уу. Тийм хамаагүй хямдхан тусчлаа. Тийм паспортын үзүүлэл 18-аас доош настай гэж авчдаг. За тэгээд юу гэж бас байгаа 16-аас 25 гэдэг картаас байгаа заяа. Залуу хүмүүс зориулсан бас нэг 30-40% хямдралтай тийм карт байгаа. Тэгээд 16-аас 30 гэдэг картаас байгаа. Тэр нь гэхдээ одоо хямдралтай ч гэсэндээ байнгын биш юу оргил цагаар биш үү? Тийм оргил цагаар биш ч юм амралтын өдрөөр ч юм уу тэгэж ямар өдөр цагаар явж байгаагаас шалтгаалаад
бас тодорхой хямдрал үзүүлдэг ч юм уу. За тэгээ 30-аас дээш бол хямдрал байхгүй дээ. Хүмүүс айгүй юу гэж сонирхоод ах шиг байлээ. Ерөнхийдөө сарда зардал хэд болж байна гэхээр. Тэгэхээр би нэг оюутан ойролцоогоор сарда хэдэн төгрөгийн заргалга гаргах вэ гэд ерөнхийдөө яалаа. За нэг оюутан бол single room-д байна. Single room ойролцоогоор сарын хэд байх вэ лаа. 700,000. За тийм нэг 700-аас 1000-ын хооронд хэлбэлцэн байшлаасаа шалтгаалаад. За тэгээд хүн ойролцоогоор хэд дээр цуглуулах вэ? Би organic юм мэддэг. За органик биш нэгчил та. Би зөвхөн гадуурлах олсон. Мэдгүй 250. За тийм нэг 2 сарда 200-аас 250 бол ер нь бол хүнс авчих байхаа. Транспортод 170. чи тамир бодож шүү. За тийм нэг 150-аас 180. Өнөөдөр харсан юм аа. Өө тийм үү. За сарда яа чин. Одоо нөгөө хямдралаа оруулаад бас тэг хэр их явахаас шалтгаална шүү дээ. За тэгээд утас интернет ч гэдэм үү юу гэдгийг нэг тиймэрхүү юмнууд дээр за нэг ойролцоогоор сарын 50 гэж бодлоо. Тэгэхээр ер нь бол нэг 1500 ба түүнээс дээш гэж гарч ирээд байгаа байхгүй юу? Гэтэл чи 800 төгрөг. Сарда 4 гэхэр чин 700 хэдэн зуун юм шүү дээ. Тийм. Тэгэхээр дунджаар за нэг 1200-аас 1500, 1800 ч юм уу нэг оюутан болвол сарын зардал нэг тиймэрхүү. За тэгснэ part timer ажлууд хэдэр чи хийдэг болох юм. 1200 мөр зүйл болно үстэй. Тийм. Сарда өсрээд 1200. 20 цагаар ажиллахад. Тийм. Тэгэхээр ер нь бол бас амар бүсээ чангалаад байвал болох. Family of 3 гэж үзье заяа. за Хүүхдтэй ингээд ээж аваа гурлаа амьдрахад дор хаяж 2 бедрум буюу 3 өрөөнд амьдран тий. Тэр сарын ойл багтаа 2000 за тэгээд нэг 2500-ийн хооронд байгаа. Хүнс олвол за миний бодож байгаа гурлаа нэг сарда 500-600-аар хүнс авч иддэг баха гэж бодож байна. Гэхдээ бид 3 болвол хүнсэн дээрээ ирсэн мөнгө бол харамлахгүй. Ер нь дуртай юм авч иддэг. Сайн хүнс нөгөө болж л өгвөл органикийн ч юм уу тиймэрхүү юмнууд авч иддэг. Тэгэхээр энэ нэг 600-600 болоод ах шиг үү. хамгийн амтхан төлбөрөөс авдаг. Тийм. Гэхдээ хамгийн амтхан төлбөрөөс авдаг. Тэгээд транспортны хувьд гэх юм бол би ганцаараа транспорт ашигладаг байхгүй яг манай гэр бүлийн хувьд эрхэсчийн сургууль руугаа алхацдаг. Би болохоор нисчдэг. Подка болохоор дугуйдчдаг болохоор өрдөггүй. Тэгэхээр нэг би нэг 150-60 нарыг өрөөд авах юм шиг байгаа сарда. Тэгээ хүүхд угаасаа үнгүү гэж бодоод тэгээд хэрвээ хоёр ээж аав нь хоёулаа транспорт ашигладаг бол ер нь 300 350 бас хэрэг явж байгаас шалтгаалаад utilities өөр бусад биелнүүд гэж байгаа штэ. Consult tax гэж байгаа. За тэгэл интернет, ус, хаалалт, утас мутас юу TV license. Тийм, TV license энд хэрвээ зурагт үзээд стрим ч юм уу BBC энтер үзэх бол TV license-ний мөнгө зөнгө энэ гэж саваад байдаг байхгүй юу? Тэр ихтэй хүн өгдөг гэсэн. Тэрийг угаасаа өгөө гэж идэх юм бид. Тийм. Тэгээд тэгэхээр тэр бас нэг сарда 500-аас 600 заяа биелнүүд. Тэгэхээр нэг ойролцоогоор нэг 3800-аас 4000 болж байгаа. Хүүхдтэй гурлаа амьдрах сарын зардал. Тэгээд штэ хүүхд нь хэдэн настайгаас бас их юм шалтгаална штэ. 5 наснаас доош насны хүүхдтэй бол цэцэрлэгт өгч таарна. Цэцэрлэг бол сарда 1500-аас 2000 байдаг юм шиг байлээ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг 4000 дээрээ дахиад 2000 нэмэлтээр ингээд 6000 байгаа юм байна. 5 наснаас дээшээ олчих юм бол угаасаа сургууль үнгүү. Тэгэхээр санхүүгийн дарамт хамаагүй бага болчдаг. Хүнсний дэлгүүрний тухай ярина. За. Ярээр. Хамгийн үн гайгүй хүнсний дэлгүүрүүд бол Lidl, Asda, Aldi энэ төрлийн дэлгүүрүүд байдаг. Бид хоёр бас Lidl ороод хүнсээ цуглуулсан өмнөх бичлэг бас байгаа. Тэрийг бас үзэж болно. Тэгээ тэрэн дээр нэг хүн хэлсэн шүү дээ. Lidl-ээс авах юм болдгоо байсан шүү дээ гэж комент хийсэн. Би гайхаа тэр хүнийг одоо юу идэж амьдэрдэг хүн юм болоо гэд жоохон гайхсан. Lidl ч одоо бүх юм байдаг. Бүх юм нь байхдаа сонголттой байдаг. Алим чинь сортороо, помидор чинь сортороо ингэж бүх төрлийн юм ах уу? Тийм, бүх төрлийн юм ах. Бүх юм энэ талах сонголтоороо байжсэн чинь Lidl-ээс авах юм болдгоо байсан шүү гэж хэлэхээр би жоохон гайхсан. Тэгээ тийм байна. За тэгээд дараа нь Sainsbury, Tesco, Morrison ч юм уу тийм байгаа. Тэгээд хамгийн үнэтэй дэлгүүрүүд нь бол Whole Foods, Waitrose ч юм уу тиймэрхүү дэлгүүрүүд байгаа. Би бас
яг гуруула Lidl-ээс ингэж авдаг. Дураараа авдаг штэ Lidl-ээс. Тэгдэгшгээ одоо ингээ waitress ороод авах юм бол хамаагүй үнэтэй болох. Одоо чинь бид 3 яг л нэг амар тансаг юм ахгүй юмнуудаа дунд ч юм аваад одоо нэг 80 паунд төр болж байгаа байхгүй. Тэгэнгუთ тэр яг 80 паундын юм Lidl-ээс 80 паундаар авч байгаа юм waitress-ээс нэг 120 мөр болох. Тиймэрхүү болох байх тий. Тэгээ хоёлаа хамгийн чухал юм хэлсэнгүй шүү дээ. За Энэ хүн орж ирэл Англид ирэл Лондонд ирэл уцаа алдчихж байгаа шүү дээ. уцаа алдаж болохгүй шүү. Хамгийн түрүүнд уцаа самирж явна шүү. Өмнөх бичлэг юу Лондон зүү орсон. Зүү ордог бичлэгэн дээрээс би ингээ гэрээ харах мапа ингээ хараад байжсэн чинь тас гээл нөгөө нэг мопедны юм ингээд бордюр мөрөхийг сонсоод би уцаа барьж байгаа л ингэж аваад ингээл эргээл харсан чинь хажуугаар мопедтэй өмфүн гээл гарсан. Улаан ирэхээс хоёр дайруулчих гал хулан ямар галзуу солиотой юм шиг авдсан бэ гэсэн чинь миний уцыг шүүрж байсан. Шүрх гэж байсан. Тэгээ би нөгөө азар сонссон болохоор уцаа ингээд цээжиндээ наагаад ингээд авцсан. Бусдаар бол ер нь ангаж байгаа тусаа шүүрүүлэх л байсан. Тэгээ ер нь айгүй уц шүүрдэг шүү. Тэг чи нэг монгол хүн шүүрүүлсэн уцаа алдсан байл шүү дээ. Харин тэгсэн байсан. Монгол хүн эдгээр агима бүргэд гэл хэлээч тээ. Тэгэл бас. Энэ монгол хүн л үстэй. Би мэдэхгүй шүү дээ угаас. Агима бүргэд гээд аргагүй л шүүрдэг бүргэд гээл амар. Бүргэд юм. Тийм бүргэд юм чи юу гэж шүүрүүлсэн уцаа алдах уу? Уцаагаал шүүрээл авалгүй яах вэ? Тий. Гэсэн байлээ. За болгоо. Тэгээд нөгөө би Монголоос нэг хальт аялах гээд ирсэн таньдаг охинтойгоо уулзсан байхгүй юу? Тэгээд уцаа ингээ ширээн дээр тавьсан битээр байж аваад биелсах уцаа ингээ ширээн дээрээ тавьж болохгүй. Энд чинь ингээд юу яаж байгаа юм шиг сонин мөн ч юм уу сэтгүүл мэтгүүл юм шиг ингээд зарах гэж байгаа юм шиг яаж аваад ширээн дээр чи ингээ сэтгүүлээ үзүүлж байгаа доогоор шин чи ингээ уцаж авчдаг юм аа. Уцаа гадуур болгоомжтой авч яваараа шүүрчдэг юм аа гэсэн чинь нөгөө монгол охч бүр гайхаад яана тийм үү Монгол одоо ерөөсөө уцмас сулгаалгаа болцсон штэ гэдг нь харин тийм байлээ. Монголч ерөөсөө уц тохиолдсон байл штэ. Энд бол тийхгүй олон сая хүн байгаа. Янз янзын хүн байгаа. Тэгээд болгоомжтой явах хэрэгтэй. Аль түрүүнээс шинжлэгийг үзэж хат би ингээл төд дудалгүй л ингээл эргэн тойрны хараад байсан чинь дугуйтан үерээ утас шүрчгүүдээ л гэж хараад байгаа. Бас нэг л сэтгэл зүйн зоригтой байгаа шүү. Тийм байгаа. За тэгээд нөгөө хүнс ярьжсэн шүү дээ. Тэгсэн чинь тэрэн дээр хоёр англи дээрээ даах юу мэдээд гайхчихсан бэ гэсэн чинь өндөгний стресс. Өндөг бол стресстэй байгаа. Тэгэхээр өндгөө л стресстгүй идэх хэвээр. Тийм стресстэй өндөг идэх юм бол хүн бас өөрөө стресстэй. Бидний судалгаагаар баталсан байгаа байхгүй. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр free range egg гэдэг байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр дахианууд нь ингээд бэлчдэг ингээд дураараа гүйж яадаг. Тийм тэгсэн дахианы өндөг стрессгүй идэх гинэ. Тэгэнгүүт caged буюу одоо яг хорцсон нөгөө ингээд тийм сагталсан юу хий. Тэр чинь гэрлийн унтраагаал асаагаал ингээд нэг үйлдвэрлэж байгаа юм шиг дахиануудаа жижигэн сагсанд хийчээд үнийг аваад идэв штэ. Тэгэж сагсанд байсан кэжлцэн дахианууд амар стресстэй гинэ. Байгалийн бусаар ингээд гэрлийн ягаал хүчээр ингээд үнийг аваад идэг болохоор тэгэхээр тийм өндөг идэх юм бол хүмүүний стрессэнд бас нөлөөлтийн гинэ. За тэгээ сонссон чинь за ерөөсөө л organic free range үнийг авъя. Гэхдээ тэрнээс хойш тэгэл нэг өвчтөн дээр ч гэсэн органикийг аваад энгийнийг аваад тэгээ лууван дээр ч гэсэн энгийнийг аваад органик. Тэгвэл органик юмнууд нь яхаарахгүй амттай байгаа байхгүй юу? Яг хамаагүй хурдан муудад зоддаг тий. Үлцэн хоёлаа гэрте орж гарах уу? Тэх үү. За тэгээ. Юу яаж ч. За тэгээ үргэлжлэлийг оройгоос. За гэрте ороод ирлээ. Үргэлжлүүлээд цагаагаар хувц мувц. Цагаагаар юу нэр байдаг вэ? Ноолуур авч очих шаардлагатай юу өнтер гэдэг хүмүүс үзсэн. Ноолуур авч ирэх хэрэгтэй сэрүүхэн байдаг. Чихтэй байдаг. Өвөл бол би ерөнхийдөө нэг дотор өмдтэй. Тэгээд гадар нэг өмдтэй. Тий. Дотор өмсөөд тэгээд ноолуурын цамцтай, сайхан ноолуурын оролт малгайтай. Тэгээд нэг бол полтойтой, бороо орж явах юм бол бороо нэвтрдэггүй хүртэхтэй. Тэгээд мартинс айгуу дуртай би. Мартинс ерөөсөө борооны ус нэвтрдэггүй болохоор айгуу хайтаан байдаг. Би бол тэгээд өгөлччихсэн. Ер нь бол өвөл хүүтэндээ Лондонд хамгийн өтөн болохоор 12 сар хүүтэн байдаг. Одоо болохоор яг хүүтэн байна. Өнөөдөр хүүтэн байлаа гэхэд гадаа нэг 3-5 градус. Ер нь 3-5 градус ер нь хүүтэн. Ер нь тэгэл дунд чинь нэг өвөлдөө тэгэл нэг 5 градус 5-6 градус. Тэгээд бүр нэг 2 0 мол ч юм уу. Тий.
айгүй ховор тохиолдолд нэг хасах нэг хүрнэ. Бусдаар бол ерөнхийдөө гайгүй. Бүр нэг аим шиг өдөр шөнөгүй бороо бол ороод байхгүй гайгүй. Амьд шиг биш л бороо орох уу? Тэ жоохон ингээ шиврээд орно. Тэр нэг бороо нэвт ус нэвтэрдэггүй бороо нэвтэрдэггүй хүртэхтэй явж байхад бол гайгүй гэдгийг. Тэгээд би бүр ингээд зам мам ингээд шалбаг болтлоо энэ орцох амар тэгж орох тохиолдол байгаа. Гэхдээ тэр нь үсрээл нэг 2 3 удаа л тэгж орно. North Face-ийн айгүй тохиромжгүй. North Face чи хөвчлэн норчтой штэ. Тэг үүдэн норч мараад. Үнэр ороод тэгвэл дандаа зонтогтой аваад. Ер нь North Face нэг жоохон ийм тохиромжгүй юм шиг санагдсан. Тийм. Тэгээд эхний хэдэн жил чинь байнга л зонтог аваад зонтгоо чирээл явдаг гэсэн чинь сүлдээ нөгөөтгөө байнга алдаад энтэнд явж байгаа л зонтгоо хай чин тотконоо хідэн ч зонтог авч өгсөн юмдаггүй. Тэгээд сүлдээ за ер нь зонтгоо боли зүгээр юу тагаал явчих. Ус нэвтэрдэггүй бүртгэх тагаал борооны бүртгэхтэйгээл явчих гээд. 100 болвол бас нэг амар юу болохгүй. Бүр амар тэгж халж болохгүй. Нэг 27 градустай л байж дээ тийм. Яг нэг 7 сарын сүүлээр нэг 30 гарсан нэг 7 хоног байл бай. Үсрээл 7 хоног л амар хална. Бусдаар болвол тэгээд нэг амар халах. Металч амар халт юм байл шүү дээ. Тийм гэсэн. Энэ нэг юуг би нэг хаана оруулах мэдэхгүй байсан заяа сэдвүүд дундаа. You okay гэдэг. Анх ирчээд хүн болгонд харалдаал ингээл you okay гэлэнгот би гайх би яац юм болов. Нүүр өөрн дээр юм болцсон юм болов. Би ууртаа яваад байгаа юм болов. Зүгээр агаа даа гэж бодвол тийм би зүгээр агаа гэл яваад исэн чинь тэр чинь зүгээр л хай хаваар юу л байсан юм бэлээ. Тэрнтэй дасгаж жоох уудсан. Are you okay гэвэл чи зүгээр үү гэсэн үгээрээс биш шүү. Тийм нэг юм байсан. Тэгээ түрүүн 0 орохыг бол нэг өмнөх бичлэгийн дээрээс ярьсан. Гэхдээ энэ дэр бас ярьчих гэж бодож байна. 0 нь төвөр зарим газар нь төлбөртэй. Бас байнгын тэнд 0 оруулдаггүй. Анх жоохон төвөгтэй байсан. Гэхдээ одоо бол хаана орохоо мэддэг болсон. Зүгээр паб орчиж байгаарэ. Хич юу ч асуухгүй. Зүгээр л пабын 0 орол гараад ирэхэд ер нь бол амар байдаг шүү. Үгүй том дэлгүүр мэлгүүр ч юм уу те. Тийм, том дэлгүүр мэлгүүрийн тэнд явж байвал. Гэхдээ одоо жишээлх юм бол Oxford Street дээр явж байгаад Nike ороход Nike 0 бол оруулдаг байхгүй. Nike бед 0 гүйсэн шүү дээ. Тийм байхгүй. Тэгэхээр одоо тэр чинь дөнгөж ирсэн Nike дотор 0 авах юм мэдгүй шүү дээ. Байхгүйг мэдгүй шүү дээ. Би том дэлгүүр гэдэг нь өөрөө шууд нөгөө нэг Fraser's Selfridge Melfridge. Тийм. House of Fraser, Selfridge юу мөн дотор бол байгаа. John Lewis Center дотор бол байгаа. Үзэх харах юмнуудын талаар бас ярих гэж утсан. За. Жишээлх юм бол энэ дүү. Тий. За. Яриач тээ. За. Үзэх харах юмнууд. За. Тий. Үнгүү үзэх юмнууд амар их байгаа. За мэдээж ойлгомжтой London Bridge, Tower Bridge, Big Ben энэ төр бол үзэх бах. Тэнгүүт энд чинь бүх музейнүүд нь үнгүү. British Museum, Natural History Museum, Байгалийн түүхийн музей, Science Museum гэж бас байгаа. Цэргийн түүхийн музей, зөндөө музейнүүд байгаа, National Gallery байгаа, тэгээ уран зургийн галерей байгаа. За тэгээд паркууд айгуу гоё элбэг байдаг. Hyde Park, Kensington Garden заавал орч үзэх хэрэгтэй. Kew Garden үнэтэй те. Kew Garden Kew Garden бол төлбөртэй ордог. Гэтээс айгуу гоё парк байдаг. Richmond Park руу очиж үзэл бас гоё тийм бууг байдаг. Битэрийн бас нэг Richmond Park руу дуудаж явсан нэг бичлэг. Тэр дэхтэй амар олон жилийн өмнөх бичлэг байдаг. Regent's Park гэж байгаа. Тэр нь хотын төвд Primrose Hill гээд ерөөхдөө Лондон ингэ дээрээс харагддаг. Тийм хийлтэй тийм парк байгаа. Тэгээ Google-д бол паркууд бол энэ тэнд гоё паркууд байгаа. 100 гоё нартад очиж суугаад. За тэр нөгөө нэг нар гардаг 7 хоног орчин бол бүгд ингээл юунуудтай усны говцтойгоо ингээл шалтлал ангилж гівчж шүү дээ. Айгу цөөхөн хоног нар гардаг болохоор. Энэ тентгийн маркетууд очиж үзэх юм бол эсэйг хөрхөн. Camden Market, Borough Market, Notting Hill-ийн маркетууд. Notting Hill дээр очиж Notting Hill киноны хаалган дээр очиорой цэнхэр хаалга байдаг да. Киног нь үзсэн бол энэ газраар явахдаас карманы улга ихтэй шүү. Ингээл нэг бүтггүй л юм ярих. За тэгээд юу улиралтай холбоотой гэх юм бол Christmas-аар одоо яг гоё гэрлүүд тасцсан байгаа. Лондонгоор яг явж үзэх юм бол айгүй гоё гэрэлтүүлгүүдтэй байгаа. Битээр бас одоо нэг 2-3 хоногийн дараа гэрэлт гудамжуудаар явж бичлэг хий гэж бодож байгаа. Тэр гоё бичлэг гарах нь уу? Бичлэг гарахгүй нөө гэдэг. Гарчил бай. 100 гэх юм бол 8 сар
карнивал болдог. Карнавалстай амар те. Галзуу те. Галзуу яг ингээд зам хаагаад хүмүүс ингээд Африкийн нэг хэдэн орны хүмүүс тэгээд ууж бүжиглээд ер нь бол гудамжинд дискотдог. Тэр амар том. Тэр яг өглөө юунууд нь гой хувцастай хүмүүс нь бүжиглээ явж байгаа хүмүүсийг нь харах юм бол гоё. Яг тэр чи яг нэг үндэсний одоо гэхүү тийм карнавалын хувцсуудыг өмсөөд бүжиглээд ингээ гудмаараа явдаг. За үдээс хойш болчингууд тэр гудамжийн тэр чигтээ хаац уучраас хүмүүс ингээд тэр гудмаар чанга ингээд дуу муу тавьж маваад ямар санд тэрүүгээр амьдардаг хүмүүс нь карнавалын үеэр ингээ явдаг гэсэн. Цонх монхоо ингээд битүүлж панераар битүүлж яадаг заяа. Тийм. Яг тэр гудамж бол битүү ингээ яадаг. 6 сард Pride Parade бас болдог. Тэрийг бас сонирхож үзэж болно. Ер нь 6 сар тэр чихтэй Pride Month гээд бахархлын сар. 6 юу болов? 6 сар. 6 сар тэр чихтэй Лондонгоор тэр чихтэй ингээд солонгон далбаануудаа үлгөөд тэгээд 6 сарда парад нь болдог. 6 сар тэмцлэг оруулаа. Тэгээд 11 сард Remembrance Day гэж бас болдог. Тэрэнд яг оролцох шаардлагагүй зүгээр бас нэг хүн надаас асуусан баггүй ингээ баахан улаан цэцэг зүүцсэн хүмүүс яваад байгаа юм байна. Энд юу болоод байгаа юм бэ гэх тиймгүү тэр нь болохоор 11 сарын 11-нд дэлхийн 1-р дайнд одоо амир өгсөн хүмүүс хүндэтгэл үзүүлдэг өдөр байдаг. Тэгээ өглөөний 11 цагт 2 минут бүгд ингэж чимээгүй байж хүндэтгэл үзүүлдэг юм байлээ. Тэгээ тэр улаан цэцэг нь Poppy Flower гэх. Би тэгээд монголоор гуглаж байхгүй юу? Poppy Flower гэдэг монголоор ямар цэцэг гэдэг юм бол гэсэн чинь намуу цэцэг гинэ. Намуу цэцэг чартаа мөрөд цэцэг үстэй. Намуу цэцэг чамааг саруул талаас түгээд савнгийн үлдвэртэй өгөөд намуу цэцэг чинь мансууруулдаг цэцэг үстэй. Мэдхгүй. Тэг хүүхдийн шүлэгдүү тийм амар мансууруулдаг цэцэг талаар үү юм. Хүн манч дээр үед чи хэцүүлээс юм байл шүү. Би намуу цэцгийг тийм улаан хөтө цэцэг байдаг гэж мэдээгүй. Тэгээд тийм цэцэг юм бэлээ. Тэр нөгөө нэг дайны талбарт нь Battlefield-д намуу цэцэг ургадаг гэсэн болохоор намуу цэцэг гэж би. Цогцснууд ягаад цус мос урсаад тэгээд дараа жил нь битүү намуу цэцэг ургасан байна л гэж би ойлгосон шүү. Тийм үү? Эсвэл тийм цусыг бэлэгдээд байгаа юм бол ургасан цэцэг харин тэндэн цэцэг байсан гэж би уншсан. Тийм болохоор тийм улаан цэцэгтэй хүмүүс 11 сараар явж идэг шүү. Тэгээд тэд нар чинь нөгөө нэг хандив цуглуулдаг. Тэгдэг. Мэдээж Лондон марафон гүдэг хүн бол сонирхож үзэж болно. Оролцож бол арайч чадахгүй байх. 42 км гүйдэг байлаа гэд Лондон марафонд орчдөг юм билээ. Лондон марафон ч нүүн дэлхийн том 5 билүү 6 марафоноос Big 5 Америкаас 3 Берлин, Бостон, Нью-Йорк, Чикаго, Лондон, Токио, Берлин 6 том марафоны нэг. Тийм. Би унгууд ингээд чи 42 км гүйдэг байлаа гэд шууд орч чадна гэсэн үг биш ээ. Тэр нөгөө нэг сонгон шалгаруулалт нь. Тийм тэгээд азар орч мордог. Тэр нөгөө оролцох хүнийх нь юу ингээд нэгдэл айгүй хурдан дуусчдаг юм билээ. Гэхдээ очиж үзэж болно. Угаасаа төвөр ингээд зам хаацсан, интернетээр хайх юм бол яг хаагур зам хаах ингээд тэр өдрийнх нь одоо юугийн газрын зургийг нь гаргацсан байдаг. За мөнгөний төлөөд үзэж бол угаасаа өчнөө үнэл юм байгаа. Мөнгө нь л байвал хүн сонирхлынхоо юмыг хагаад туртаа үзэж болно. Нэг юу хэлэхэд London Eye, Madame Tussauds ч юм уу тиймэрхүү өмнөд үзэж байгаа бол тус нь авч ийснаас тийм Madame Tussauds-ийн вебсайтнаас нь багцлаад авчих юм бол 3-аараа 5-аараа ч юм уу тэдэн attraction үзнэ гэдээ авчих юм бол арай их том байдаг шүү. За тэгээд Warner Bros Studio ч юм уу хүүхдтэй бол Legoland тэгэл амтны үрэлэн бүрэлэн орвол сонирхолтой. Эцэст нь бас нэг юу ярих гэсэн юм аа. Бага насны хүүхдтэй ч юм уу ирж байгаа хүмүүст энэ нөгөө тэрэгний асуудал айгүй хэцүү. Энд тэнд оронгот нөгөө лифт байхгүй. Тэр урсдаг шатан дээр хүүхдээ жирчдэг. Тэгээд том тэрэг нөгөө чихэлцэн зайд хэцүү. Тэгээ бүх метроны стейшн дээр лифт байхгүй. Заримд нь байгаад байдаггүй болохоор заримдаа урсдаг шатаар хүүхдийн тэрэг мэргийг болох шаардлага байна. Ямар жижигхэн тэрэг байлгуул ямар үлээ. Тэгээд ирж байгаа хүмүүсийг анзаараад ганц энд ч гэлтгүй ер нь бид хоёр Америкт байдаг байхдаа анзаарч ирсэн. Гадаад төс хүүхдүүд ер нь монгол хэл байхгүй болчтой байна гэд. Тэрийг бид хоёр амар өөртөө анзаарсан болохоор тэгээ хүүхдээ монгол хэлийг муудуулахгүй байх талаар их оролцсон авч ер нь хүүхдээ монгол хэл ер нь амар муудд юм билээ. Тэг хүүхдтэйгээ ер нь байнга монголоор яриад байх тусам л
Тэгэл тий нөгөө анзаараад байхад дөнгөж ирчингүүд хүүхд чинь нөгөө орчин солигдоод англи доошоо мошоо ордог ч юм уу эсвэл ангийнхантайгаа ойлголцохгүй тэрнээс нь болоод англи хэлийг хурдан сурах гэж байгаа хүүхдэд дэмжих гэж байгаа гээд хүүхдтэйгээ англиар яриад идэг. Тэгэнгүүт хүүхд чинь жилхний дотор ингээд амар хурдан англи хэлийг сурчдаг болохоор тэрэнд бол ерөөсөө уг нь санаа зовоод байх юм байхгүй. Харин нэг мэтгэд л монголоор ярихаа болцсон байхад нь араас нь ээж аав нь сандраад яна одоо монголоор ярихаа болчлаа. Одоо монгол хэлийг яана гэд одоо гэртээ чи англиар ярихгүй шүү гэд тэгээд идэг. Анзаарчихсан байхгүй юу? Тэгэхээр бид хоёр ирэхсийг одоо эрэхт нь ерөөсөө англи хэлтэн санаа зовхгүй байя. Угаасаа сургуультандаа яваад орчин байгаа юм чинь сурчнаа. Тэгэхээр анхнаас нь хоорондоо дандаа монголоор ярих шүү. Монгол хүнтэй ер нь монголоор ярих шүү гэд тэгж яасан. тэгэл яг нэг хэсэг яг ингээд монголоор сонсонгуудаа зүрлээд англиар яриад тэгээ бид хоёр ой надаа монголоор хэл гэд юу нэг хүчилсэн. Тийм юм бас хэлэх гэсэн юм аа. За. Ингээд ерөнхийдөө болж нүүр санаанд ч орж амардаг юм байна. Тийм нөгөө нэг бид хоёрын өнцгөөс хэлсэн юмнууд ч одоо энэ тэнгууд утцаанд чинь бид хоёр зөвхөн Лондон талаасаа л ярьлаа тий. Тэнгууд одоо ингээд Английн өөр хотод амьдардаг хүмүүс тэр чинь бас шал өөр шүү дээ. Тэгээд Лондон байгаа ч хүмүүс энэс өөр юм бичиж болно шүү дээ. Тэнгууд энэчнээс бид хоёрын орхитуулсан юм комментээр бичвэл хэрэгтэй хүмүүнд нь хүрүүлтээ. Тий, коммент уншаад бас ингэ тийм байх гэд хүн бас мэдээд авбал бид хоёр ч гэсэн бас мэдээд авбал тий. Хүний туршлага өөр учраас бас мэдгүй юм байгаа. За тэгээд авахын аваад хаяхын хаяад тэгээд Лондон тавтан морилаа. Чад нөгөө ирэхэд бэлэн болсон байгаа хүн шүү дээ тий. За. За баярлалаа баяртай. Баярлалаа баяртай.